Оногчгоос 2 тогломжийг үүсгээд 7 хоногт таасан. Номерт нь 2 хоног багтаа. Өмнөх тоглолтод зуулц Жуулагч Хавер Гарсиа. Бэлэн боллоо. Оргил мөгцөнд 2 нар тайлбарлаа хүргэнэ. За үзэгч та бүхэнд 2 багийн цувралын эхний тоглолтыг нэг цугсхан ахиж сануулвал. За эхний хагас бол тунчиг ойролцоо тоглолт болсон. Ялангуяа эхний үед. Тэгээ 2 дахь минутын нэг сүүлийн 4 минут орчмоос ер нь онооны зураг баг багаар холдоод эхэлсэн. За улмаар тэгээ онооны зураг 30 хүрсэн байгаа. За өнөөдрийн хувьд бол харин тис өөр тоглолт болох болов уу гэсэн таамаг мэдээж байгаа. Учир нь юу их юм бол Итүгийн Ервсүүд багт туршлагатай, ур чадвартай олон тоглогчид байгаа. 2 гадаад одоо импорт тоглогчч байна. Яг нэг хэмнэлийг олоод тогтоогоод явж чадах юм бол мэдээж хангалттай сайн өрсөлдөөнийг үзүүлж чадах болов уу гэсэн хүлээлт байгаа. Ингээд Робинсон инэрл нар дундаа өсрээд тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Ямар Робинсон бөмбөгийг дөрүүлж чадгсан. За ингээд тоглолтын эхний оног онлотрын улаанлаа. Бүтэн улирлын турш бидний харсан давталгаа яг Amazon-с ингэж эхлүүлээл, ингэж хатгаж өгөөл ариун цэцэг урагшаа хурдан давталгаанд одоо гарч байгаа хулн руу ч юм уу болор эднэр өгдөг. Тэрийгээл утгаар нь хийлээ. За энэ давталгаануудыг л хамгаалах шаардлага байна да. Дандаа л онооны илүү эхэлдэг шүү дээ Amazon-с. Сандерсон дамжуулалт чимэл болгор дээр ирсэн хөдөлгөөн дээр зүүндээ зурж ороод хөөргсөн давталгаа амжилттай. За Итүгийн Ервсүүдээс өнгөрсөн тоглолтыг харахад бол хамгийн одоо том асуудал гарцаа авахгүй Робинсон болсон. Энэ таймштай будагтай талбайд торгох хэцүү байлаа. За тэгээд 40 дуу гарч ирсэн ч юу хөжрөхгүй байгаа нь бол харагдсан шүү. Ахаад хилж дуусаагүй ахтал давталгааны самбар аваад 2 оноо төвгүйхэн өөрийнхөө нэр дээр бичүүлж байна. За энд юу болчихвд Робинсныг харуулж яхад болор эдэнтэнд буужигнуулаа дахиад 2 оноог нэмчих шиг боллоо. 6-2. Итүгийн Ервсүүдээс за Сандрас болон Индра гэсэн дамжчид хамт талбайд байгаа оноос их сонирхолтой биш үү? Ер нь салжуулагч яг дандаа хоорондоо сольж сэлгэж тоглоодсон. Индра дамжуул чимд долгор дээр ирсэн болор цэг түн дээр хамгаалтыг хийж байна. Чимд долгор за давталгаанаас дуусч байсан хөөргөд явуулсан давталгаа цагаар гавсангүй. 24 секундын явцаанд амжиж цаграгт үргэлж чадсангүй. Тэгээд плей-офф мэдээж одоо дүр зураг арай өөр явагдах хэрэгтэй улирлын тоглолтоос. Ялангуяа Итүгийн Ервсүүдийн ахлах дасгалжуулагч юмны хувьд онцолмоор байна. За энэ дасгалжуулагч бол баг тамирчтай яаж тоглох уу гэдгийг бол ер нь тун сайн ажиллаж чаддаг тактикийн мэргэжилтэд харагдаад байгаа. Одоо харин Гарсиа гэж Монгол хэдийнэ өөрийгөө баталсан шигшээгийн ахлахаар бас л өөрийгөө баталж харуулж чадсан энэ нэрхний өөдөөс эхний тоглолтод хожигдсан байж болох ч гэсэн хоёр дахь тоглолт ахаа шинээр эхэлж байгаас ялгаагүй шүү дээ. За Робинсон давталгааны самбарыг аваад давталгаа хийх үед алдаа салглаа. 2 жилийн шилдэг гүйцэтгэв нь. Ервсүүдээс нэг тааруу зүйл болсон өнгөрсөн тоглолтод за багийн бас гол тамирчин гарны бүрдүүн дамжиж зул цэцэг бэртэл авсан. Одоо өмнөх хуучин бэртэл байсан шүү дээ. Чихтэй холбоосон маш хүнд бэртэл зөв. Тэр бэртэл нь ер нь баг удаа сэтэрсэн зүйл магадгүй яг л тэр зөв үлдээ өнөөдөр бүр одоо хатуу чих тавиулсан тоглолтын гадуур хувцастай үзэж байна. За тэгээд одоо яг энэ сэлгээний бүрэлдэхүүнд харагдж байгаа Учендо, Даваху, Сарамтуя тэргүүтэй тоглогчдын нөлөө энэ тоглолтын хувьд бол маш их ах болно. Сэлгээний туслалцаа маш сайн байж Amazon-сыг хожих боломжтой. Бид нар ингэж ярьж байгаа шалтгаан бол Amazon-сыг одоо хүртэл одоо 303 одоо 310 хоног гараа ивчиж байгаа. Буулгаж авч чадаагүй байна. Магадгүй ингээд 1 жил рүү ч үргэлжлэхийг үгүйсэхээргүй ийм л супер багийн эсрэг Итүгийн Ервсүүд тоглож байгааг дахиад нэг сануулъя. За хулангийн хаалт оновчтой болоод нүрийн шумаас чимэд долгор алдаа боллоо. За Сандрас дээр гарсан алдаа. Магийн ихний алдаа болж байна. Индра. За дамжуулт чимэд долгор дээр ирсэн баруун дээр эзлаваад чимэд долгор их хүндээ байдлаас давтсан давталгаа амжилтгүй болсон. Амар Робинсон самбраас авлаа. За болсон. Тэгэд Индра Сандерс гэлтүүгээр бас чимэд долгоор ингэж давталгаан дээр идэвхтэй сайн эхлүүлж байгаа нь Итүгийн Ервсүүдийн давуу тал үүсэх боломж болоо гэж одоогоор харагдаж байна. Тэгээ сэлгээний сандлыг ч гэсэн ер нь харьцуулаад харахад гарцаахгүй Ервсүүд бүрэлдэхүүн арай нэмгэн.
Амазонсыг бол Амазост бол одоо ингээд талбайтар гараад хин чинийг нь орлоод ашиглаад тоглож боломжтой маш олон тамирчин байгаа. За зэрэгэр итүүгийн ерөөсүүдээс бас залуу тамирчид олонтой. Ер нь лигийн туршлагыг бол саран туяа дэргүүдээ эдгээр тамирчид байна да. За Сандрас зэрэг нөгөө талаас давтгооны самбарыг аваад оноог авч чадсан. 8-4 ариун цэцэг одоогоор давталгаа гүйцэтгээг байгаа. Хулан баруун 45-аас бөмбөгдөн сая хүрчүүдээ хаалт оновчтой болох шиг болсон. Бөмбөгний араас болор эрдэнгүүгээд алдаа. Энергийн алдаа болжээ. За тэгээд ингээ Амазонсын сэлгээний бүрэлдэхүүнийг харахаар л сүрдмээр юм аа. Болор эрдэн Кайличон 2 тэгээд одоо Эрдэнэуд урт насан. За урт насан Эрдэнмаа гэсэн тамирчид ер нь одоо Амазонс биш бол магадгүй итүүгэнд багтаж юу гаргана Тэглгүй яах вэ? өндөр чадамжтай тамирчид. Аль ч тэгээд яг хуу мэдээж урт насан тэргүүтэй тамирчид бол залуу тамирчид Амазонсын бүрэлдэхүүн анх орж ирж байсан. Тэгээд энэ хувь тамирчдыг хөгжүүлэлт бас гарцаах Улаанбаатар Амазонс баг бус тоогоос нэг арай ялгарч байгаа л да. Маргаан байхгүй тэр тал дээр тэгээд одоо зүгээр сэлгээнд нь сууж байгаа энэ залуу шинэ тоглогчд нь хүртэл яаж гэлж байгаа хэлээд гарч ирэл хэдийнэ бүр өөртөө ихтэй тоглолтыг үзүүлдэг шүү дээ. Ариун цэцэг рүү болор цэцгийн дамжуулалт задлсан болор эрдэнэ дахиад ариун цэцэг ардуураа өгсөн болор цэцэг 3-аа шийдэлт нь оновчтой. Амазонсын довтлогоо энэ үлрэлийн турш ийм байгаамаа. 7 онооны зөрүү. Одоо гарцсан байхгүй итүүгнээс ялангуяа плей-оффын тоглолтын дээр Индрагийн тоглолтууд орж ирэх хэрэгтэй байна. Индра нэг давталгаан дээр жоохон төрөнгээ дээ. Ер нь оноо авалтаас сайн залгуулж явах хэрэгтэй. Бусдаар яг багийн системээр өрсөлдөөд нэг үлрэлийн дотор за ерөөсөө нэг тоглолтын зайтай Амазонсыг илүүрх юм гэж бол байхгүй. Яг нь наадхан дээр бас ахад нэг өөр үнцэг юу байж болох вэ гэх юм бол Индра илүү давталж оноо аваад эхлэх юм бол багийн тоглолтоос унах гэдэг тал байдаг шүү дээ. Өмнөх тэр сүүлийн Алтан хотын эсрэг хийсэн тоглолтын дээр дамжуулдаг, өөр дээрээ анхаарал татаад задлагдаг Индра аюултай байж чадсныг харсан. За түрүүний давталгаа их нэг удаа харуулж байна. Ариун цэцгийн дамжуулалт ардуураа өгсөн болор цэцэг найдвартай 3-аас сунагчээ. Робинсон торгуулаа шийдэлтийг үздэг нь. Итүүгийн хэрэгцээний багийн алдаа 4-өөс дээш болсон гэдгийг туслах тасгалжуулагч ундрах бол хэн хүнээс илүү чангал ордон дээр цөөрөд ойрлоод хиллээ дээ. Эсрогийнхаа алдааг ашиглая л гэж хэлж байгаа харагдаж байна. Амар Робинсон 20 төвчлөө шидэлттэй алдсан. За даваахуу самраас авлаа. Даваагүй хувьд бол энэ жилээр рүүки тамирчинхэд бас маш сайн тоглолт үзүүлж байгаа. Одоо тэгээд нөгөө шагнал урамшуулж гисэн яригдаж эхлэн өдрлийн хойд даваагүй бас зарим нэг тохиолдол төр яригдах л тоглогч болов гэж бодож байна. Цасчмыг суувсал 3-аас хидэлт номчтой. За багийн 7 дахь оноо олсон. Одоо энэ плей-оффын тоглолтын дээр Шигшээ багийн хэмжээний тоглогчид яг харахгүй ялгарч гоцгоо орох ёстой. Итүүгнээс бол мэдээж одоо Индра, Цасчмыг чимэд толгой байх болно. Индра за болор цэг түн дээр хамгаалтыг хийж байсан цааш шүглд уурсан Сандрас өвдгөндөө зөөр мэдрэгсэн. За юу болов? Баруун өвдгөн дээр л чаал авчдаг баг шүү байна. Өчөнд орж ирлээ. Түүний хамт халиун олон тоглогчийн байрал дээр орж ирж байна. Халиун бас нэг хідэн тоглолт харагдаагүй шүү. Эрчимтэй байсан юм болоо яасан юм бол. За тэнд харъя. Яг аргашаараа гүйжсэн тэр хөлн өвдөг рүү орооцолдоо цогцсон юм уу яасан нэг тийм хөл юм болсон байл та харагдлаа. Яг нэг хэсэг хугацаанд те нэг болдог шүү дээ тэр л байсан болов уу гэж бодож байна одоогоор. Тэгээд эмчнэр үзээд оруулж ирэх шийдэх баха. Халиун бөмбөг эрт барьцсан наан Индра байгаа. Өгч чадсан. Индра. За дамжуул хүү гэсэн өөрөө тэр чигээрээ баруундаа дайрж ороод маш эвлэгэн төгсгсөн давталгаа хэмжилттэй. Давталгааны явцад нэг зогсож удаашраа дахиад хурд хийгээд маш гоё мэдрэх юм аа. За холдоод исэн онооны зөрөг ойртуулаад ирэхийн цагт хамгаалтан дээр урт насан орж ирлээ. Мэдээж энэ бол Индраг илүү хэцүү байдлаас давталуулъя л гэсэн санаа. Урт насангийн хамгаалт бол маш төвөгтэй, тухгүй байлгаж чаддаг өрсөлдөгч тамирчнаа. Ялангуяа одоо ийм нуруу намтай хурдтай Индра шиг тоглогч нар бол их гоё зохицуулаа гэж Гарсиа тасгалжуулагч нүдлээ хийж байгаа болоо да.
За цувралын эхний тоглолтын үр дүн 89-59 гэж харагдаж байна. Ариун цэцэг дээр алдаа гарсан гэж хүлээсэн. Багийн алдаа дөрөвстэй шугаа. Зас чимэг итгэж хатаалах шиг байна да. Тэгэхээр чимэд болгоор очиод түүнд бол плей-оффын тоглолтын уур амьсгал те өөрийгөө сэтгэл зүйн хэрхэн яаж шинэх вэ гэдэг дээр юм хэлээд амжих шиг боллоо. За бөмбөрөөр явж таслахад бас ойрхон байсан харагдаж байна. Түүгээрсүүдээс солилцоо орж саран туяа гэдэл бэдэр оруулж ирлээ. За саран туяа цувралын ихний тоглолт баг гараагүй баг шүү. Ер нь одоо цувралын ихний ч гэлтгүү те. Удирдлийн тоглолтууд дээр байгаа үг нь мэддэхгүй л болцсон байлаа. Одоо харин саран туяагийн цаг нь бол ирлээ шүү дээ. За яг хөлгүүдтэй авраг авдаг жил бас үнэхээр голцоо тоглолт өгч үзсэн шүү саран туяа гэсэн. Ер нь нэг тоглолтод за ялангуяа яг тэр нөгөө плей-офф даравттай хийсэн маш хүнд цуврал дээр нэг хоёр тоглолтч илүү дарааллаад маш олон удаа 3 шидэлтэйг унгаадаг штэ. Цувралын нэг тоглолтод бүр 20-с дээш оноо авсан санагдаж шүү. Тэгээд өнгөрсөн тэр өдөрлөд дээр яа харахгүй гоцгоор бүр лигийн хамгийн шилдэг шидэлтийн тоглолт яригдчихсэн юм байна. Өөр All-Star-ын дэвсээ шидэлтийн авраг болсон юм. За Индра ороод ирсэн задлаа саран туяа суларч арай чадсангүй дамжуул баг зэргийггүй ирлээ. Чимэд долгор иргсэн илүү алхлаа. Маргаан байхгүй сая ингэж илүү алхахыг үлээхэд бол амархан байлаа. За бөмбөний шилжилт дугуйн давталгааны эхлэл маш гоё явж исэн боловч нөө бодтой хэлбэр орохоор яалч бас юм нэг хэцүү хамгаалт руу явж орчод байна те. Хулангийн сайн хамгаалт байна шүү дээ сая. Тэгээ Робинсон хулан болон ариун цэцэг гэсэн 3 тамирчны үүдээс ер нь хэр барагтай тамирчин бодтой хэлбэр нэвтрэхэд хэцүү маш хэцүү. Тэгээ дээрэс нь биеийн хүч ямар сайтай вэ гэдэг тоглогчид зүгээр аль ч тоглогчтой мөргөлдсөн гэсэн өөрсдөө л илүү үүсгэн үхээс биш дутхгүй дээ. Хулангийн 3 оны шилжилт оновчгүй. За 10-12 тэнцвүүлэх онооны тэргүүлийг авах боломжтой давталгаа. Халиун. Индра дээр гарч ирж байгаа юм байна. Уртнасан дүн дээр хамгаалт хийж байгаа. Өвчөөнд зүүн дээр нь слайерс өндөр хамгаалт солиод авцсан. Гар буусан. Индра ихтэй олон зай шидэлтэй алдчихлаа. Багийн алдаа дөрөөс дэш байгаа хинх хэрэгтэй дээ. Чимэд олгорч бас эрсдэлтэй алхмуудыг хийж байгаа харагдаж шүү. 2 удаа өнгөрөө ухсыгээд амжлаа. Ариун цэцэг сар туяагийн өдөөс илүүгээ мэдэрсэн. 2 оноо. Өөрийн хийдэг маш хэлбэрхэн давталгаагаар сэрдэн чадсан. Шууд амжуулалтын платинум ивент тэтгэгч Бассандаа буухан 8 банк, шууд амжуулалтын голд ивент тэтгэгч хамтаа дөрвж жалган Unitel. За түүний давталгаа. Хүчээндүүд бөмбөг өгч чадахгүй л байгаад байна одоогийн байдлаар. Халиун ямар ивгүй дамжуулалт өгч байна. 3 секунд, 2 секунд өөрөө шидэхээсээр аргагүй болчихоо гэсэн дамжуулалт өглөө 24 дуслаа. Үнэхээр хэцүү хамгаалтанд орчлоо. Түүгээр өсөөдөөс. Хүчээнд бол яг энэ одоо хагас тойрогтой ойролцоо аваад тэгээ пост муу буюу шахсан тоглолтыг үзүүлэх юм бол илүү даваа талыг үүсгэж чадаад байгаа шүү дээ. Зүүн баруун аль тал руугаа эргээд ялангуяа баруун руугаа эргэх юм бол манай авахд даваа талыг үүсгэж байгаа халиуны алдаа боллоо. Явалар өрдөн дээр гарсан л да. Чимэд доллараар хэлж байгаа шиг байна те. Зүгээр бас ингээд явуулчаа араас ч юм бас нөхөд хамгаалах хүмүүс байгаа штэ л гэдэг талаар ярьж байгаа. Ариун цэг 2 торгуул алдсан бол одоо болор эрдэнэ торгуул авих шилдэг. Үүсдгэнийхнийх нь оновчгүй. Ойр даманзансаас ингэж олон торгуул тарааж алдахыг хараагүй юм байна. 2 дахь шидэлт. 2 шидэлтэй хуулийг наалдсан өвчөөнд хамгаалтын самбар авлаа. Халиун. Энэ олон өгж байгаа боломжуудыг л итүүгээр хэвчүүд ашиглах хэрэгтэй байна да. Саран туяа гар дээрээс за бөмбөрийн шилжилтүүд маш гоё болсон. Яг бэлдсэн юм а явах гэсэн. Халиун дээр ирээд бөмбөг зогсчлоо. Индра тойрч гарч ирээд авсан. Саран туяа 3-аа шийдсэн. Саран туяагийн шийдэлт оновчтой боллоо. Багаас сэргээсэн гоё шийдэлт байна. 14-13. За гарцаа авахгүй плей-оффын цоврал саран туяа бол цаашгүй орж ирэх шаардлагатай тамирчин. Тэгэлгүй яах вэ? Ялангуяа холын цай шидэлтүүд эсрэг багтаа энэ том цохилтуудыг өгөх тамирчин мөн. Урд насан нөгөө талаас ударсан чөлгөөн дээр зүрсэн Робинсон руу лавчруулж өгсөн. Бөмбөг шилцээр ариун цэцэг 47 дээрээс шидэлтэй алдсан. Гэхдээ хамгаалтын самбараа хашиж чадсангүй. Робинсон ганцаархнаа тэр будагтаалбаа тоглож байгаа юм шиг байгаад иш шүү дээ. Тоглолт эхэлснээс хойш хулан өөргөө давталсан. Ариун цэцэг доороос за яа Амазонс гэхдээ ингэж их бужигнжиснийг нэг санахгүй юм. Нийлэн бужигнлаа шүү. Чимэд долгоор ахаад гар дээрээ саран туяа. За дээрээс халиун өнөдө баруун дацлаа аваад будагтай хэлбэр гой дамжуултыг гаргасан. Чимэд долгорын одын цаа шидэлтэй амжилттай болсноор итүүгэн ирвсүүд онооны дөрвөлийг авлаа. За сүүлийн 2 товтлогоо үнэхээр чанартай боллоо шүү ирвсүүдээс. Маш гоё дамжуултууд боллоо. Тэгээд яг
Сайн шиддэг хоёр тоглогчийн хоёр завчин дээр цуглаа шидчихлээ. Монголын сагсанд байгаа хамгийн өндөр хувьтай шиддэг тоглогчдын тоон зүй ёсоор нь илүү алхлаа. Одоо бид нар бодъё л доо. Мэдээж одоо онлотрийн хулан ямар өндөр түвшний шидэгч болоод байгаа байлаа. Гэхдээ хулан тиймч найдвартай шиддэггүй байлаа шүү дээ саяхны хүртэл. Тэрний өмнө гэх юм бол чимэд доолгоор хамгийн сайн шидэгчтэй. Сарантай яг бид нар нэрлэн Индраг нэрлэдэг байсан шүү дээ. Хоёулаа ер нь энэ хоёр чинь сүүлийн 2 жилийн одоо шидэлтийн аврагтай. Тийм. Тэгэхээр ийм гурван сайн шиддэг тоглогч Түг Эрсүүдийн бүрэлдэхүүнд байгаа. За нөгөө талд бол Амазонсын жилээс жилд шидэлт сайжирж байгаа. Одоо болор цэгийн шидэлт ямар сайн байгаа вэ? Хулан, ариун цэцэг гэдэг болор бүгд л шидэндээ. Ариун цэцэг самраас өмгийг авсан их тааруу дамжуулт хаслагдсан чимэд болохоор самбардаад явуулсан довтлогын амжилттай. За Гарсиа салжуулагч ямар нэгэн завсарлага захиалахгүй юм байна. Бас сонирхолтой шийдвэр байна шүү. Ер нь Амазонс энэ үеэрэл түрүүл завсарлага захиалсан тохиолдол байгаа юм болов уу? Тэгж бодогдож байна. Ариун цэцэг 2 оноо авсан будтай талбайгаа шидэд болохгүй бол яг ингэж үндсэн хийдэг илүү давуу талаа ашиглаад тоглосон. Амазонсын дийлдэхэд хэцүү. Өмнө шилжилтүүд Түг Эрсүүдээс ирэн гоё болж байна доо. Алдаа болсон хамгаалтын алдаа гэсэн довтлооны заслаа буруу тавьсан. Халиун дүлээж байгаа бол удаа сая. За тийм байна. Халиунд заслаа буруу тавьсан үндслэлээр алдаа өглөө. Шууд амжуулалтын платинум ивент тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн аль биесний дилер Top Motors, за мөн шууд амжуулалтын платинум ивент тэтгэгч Ice Mark, премиум брендийн шинэ төрөл болох QT 99-тэй зармын худалдаанд гаргасан байгаа. Үзэгч та бүхэн хамтлах боломжтой. Ариун цэцэг за замыг нь маш гоё хашаад хамгаалсан хулан 3-аас хулангийн энэ тоглолтод авч байгаа анхны 3 оны шийдэлт 3 оноо энэ болж байна. Амазонс буцаад оноо төргүүлдэг бас эхний үе сүүлчийн минут ажиллалаа үзэгчтэй. Халиун цаад. Индра зай гараад ирсэндээ холын зай шийдэлт амжилтгүй болсон ариун цэцэг самбраас авлаа. За Индра 2-3 оны шийдтийг гүйцэтгээд амчгүй боллоо. Энд илүүрэх нь тодорхой. Индра харин илүү юм хийчүүдээ. Нурууны давуу, бие хүчний илүү гэд бүх зүйл энд Амари Робинсон будтай талбайд байсан шүү дээ. Хаад нэмээд нэг шийтгэр боллоо. Тэгээд Индрагцсан ер нь хамгаалтан дээр төвгүүхэн ч аргалчлаа. Индрач өөрийг залхуу хамгааллаа. За Гарсиа дасгалжуулагчийг л байн харуулад байна. Энэ ч гэсэн учиртай. Саяхан л 18 14-гээ 4 оноод хоцороход бид хоёр завсарлага авахгүй байх таа гэсэн. Гэтэл одоо ингээд буцаад өөрсдөө 4 онооны илүүтэй боллоо. За айлал багт бүтэн нэг довтлооны хугацаа байгаа. Энэ тоглолтын дараа алсын үлүүд болон хов чонхруудын тоглолт бид бүхнийг хүлээж байна. За маш сонирхолтой тоглолт бидний хүлээж байгаа шүү. Хов чонхрууд шинэхэн ахлах тасгалжуулагч тулга ирснээс хойш тис өөр болоод байгаа. За багийн 3-т галдаа болсон болор цэг Индра дээр алдаа гаргалаа. За маргаан байхгүй. Их инерцээр ороод ирчээ. Хажуугийн шуумаас Түг Эрсүүдийн тоглоо. Чимэд долгоор авч чадсан. Халиун. За Индрагийн тоглосон 10 секунд. Индра хөдөлгөөн гоё. Задлсан. Их ойлгомжгүй дамжуул. 3 секунд, 2 секунд шидэх хэрэгтэй. Дамжуулсан, амжсан шүү. Чимэд долгоор шилд оновчгүй. Гэхдээ Ученду 2 дахь боломжийг талбай дээр байгаа гэдгийг л мэдрүүлж авч чадлаа да. Шахаад явсан. Довтлооны алдаа байхгүй гэж үзсэн. Чимэд долгоор довтлсон байдгүй. 3 секунд, 2 секунд болор цэцэг шидэж амжсан гэхдээ цагирахтай өрсөнгүй. Ингээд ихний үе дуусч байна үзэгчтэй 22-18. 4 оноо тэргүүл Амазонс 2 минут завсарлаад иргэд болцъя. Шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Тино таны супер ап. Гадаадд аялаж явхад хил нэвтрэлцэхгүй. За үнэн нь ойлгомжгүй. За бүр хөдлөнтэй такситай таарч л явсан биз дээ. Харин нэг л аппликейшнаар хаанч аялаж байсан таксигаа дуудаж болдог бол хичнээн амар гэж. Тэгвэл Монгол хэрэглэгч нартаа зориулсан Тино супер аппликейшн дэлхийн хэмжээний такси үйлчилгээг нэвтрүүллээ. Тино аппликейшнаараа дэлхийн 57 орнд таксигаа дуудаж Монгол төгрөгөөрөө төлбөр тооцоогоо хийх боломжтой боллоо. Та Тино аппликейшнтайгаа байхад таны аялал илүү амар, илүү ихтгэл төгс найдвартай байх болно.
Аялдаа гарахаас өмнө Tino Super аппликейшнаа татаарай. Tino таны супер аппликейшн. Шууд дамжуулалтын Platinum ивент тэтгэгч, спортыг дэмжигч, Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Нэг түрүүний гараж ирсэн солилцооны утга учирыг л харуулж ин да уртнаас Индра дээр хийж байгаа энэ хамгаалалт. Чимэд болгоор за дамжуулалт Индра дээр ирсэн баруунда зөрөөд контакттай довтлогоо бөмбөг цагиргаан онсонгүй үчээндүү 2 дахь болжор дээш явсан. За энэ бодогдтал байгаас оноо авах гэдэг үнэхээр хэцүү байна. Ариун цэг Робинсон гэсэн хоёр одоо ихэр цамхаг болсон дамжигчдыг давж гарна гэдэг амаргүй байна. Ариун цэг Сарантойгийн эсрэг шахаад явсан довтлогоо гаалсан үчээндүү самбраа манлаа. Одоо үчээндүү довтлогоон дээрээс орж ирэх шаардлагатай. Яг л явж байгаа довтлогоонуудаа хид дараалал явж ин да итүг ирсүүдийнхэн чи энийг маш сайн бэлдэж гарч ирсэн бол да татаад шидгсэн зай олдсонгүй үчээндүү авлаа. Ариун цэгийн өдөөс тийм амархан шахахгүй дээ. Гэхдээ үсрээд дундын шилдэг оновчтой олгочлоо. 2 зөрүүтэй тоглолт хулан. За доор хамгаалтын цоорхоо үүссэн түүнийг нь ариун цэцэг хөнгөнгч нь ашиглаад авлаа. За үзэж та бүхэн 2 дугаар ихэнд дэлгэцийн 100 доод булан гарсан эм банкны сурчлагыг харсан байх. Шинээр эм банкны харилцагч болсон хүн болон 2 удаа хүрд эргүүлж iPhone 17 Pro, Samsung телевизээр гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Үзэгчид та бүхэн эм банкны аппликейшн утсан дээрээ татаж зайнаас бүрдүүлээд угталтын бэлгээ авах боломжтой. Халуун. За хэцүү байдлаас довтолсон, довтлогоо цагиргаан онсонгүй хулан дээр тосоод хамгаалсан бөмбөг хамгаалагчаас гарлаа. За чимэд толгорч тоглолт эхэлсэн цагаас хойш бүх зүйлэл гаргаж тоглолтод оролцож доо. Засчмгийг оруулж ирлээ. Хэдий сэлгээний сандалт байсан ч гэсэн онооны зөрүү төдийлөн холдсонгүй багийн тоглолт унсан зүйлгүйгээр тун сайн байж чадлаа. Сарантойг талбай дээрээс байлгасаар байна. Ариун цэг за дамжуулалт хулан дээр ирсэн хулан за бөмбөг өөрөөс алдчихлаа. Тэглээ. Төдийлөн бас харагдаад идэх зүйл биш л энэ болгоос. Өнөөдөр энэ Amazon-ийн олон удаа харагддаг зүйлүүдийг алдаануудыг гаргаад байгаа нь магадгүй итүг ирвсүүдийн хамгаалалт бас сайн байгаатай ч бэлтгэл сайн байгаатай холбоотой баха. Шүүл уурсан алдаа гарлаа. Үеийн ихний алдааг Амара Робинсон гаргаж байна. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors хамтран ажиллаж байгаа. Гарсиа тасгалжуулагч Кайли Чонг оруулж ирээгүй байгаа нь их сонирхолтой. За Робинсны өдөс явсан да. Үчээндүү дамжуулт гоё засчмгийн төгсгөл оновчтой. Үчээндүүгийн тоглолтыг магтъя. Үчээндүү байгаа учраас Робинсныг суулгахгүй байгаа. Тий. Ариун цэцэг давуулж өгсөн. Уртнасан 45 руу гаргасан болор зөв. За бөмбөг шилцээр байна. Довтлох орон зай үүсгүй. Энэ удаар нь итвэний хамгаалтын шилжилт тунгаа явуулж байгаа шүү. Хулан зүүндээ хөдөлгөөн дээр зүрсэн дундын зай шилдэлтэй алдсан. Яг хувийн ур чадвараар илүүгээ үүсгээд давталсан. Гэтэ тэгээ хулан сая бол сул шидэж чадлаа шүү дээ. Шидэл орсонгүй. Бусдаараа бол итвэний хамгаалт яг тэр хүртэл маш сайн болж байлаа. Индра. За шүгэл дуурсан буруу заалалт гэж үзэж байна. Зя сая яг юу болчихв? За энэ сэдвүүд тухаарай. За энэ алгаа дээшээ харуулсан л гэж үзэж байгаа юм байна л да. Сая доогийг хотгод залсан, тогтоод залсан. Тийм тогтоосон гэж үзэж байгаа юм байна. Сая энэ камер дээрээс бол төдийлөн тэгж бол анзаарагдаагүй шүү дээ. Оноо тэнцүүл хилүү гарах боломжтой давталгаагаа гүйцэтгэж чадлаггүйгээр алдсан. Болор цэцэг, болор эрдэнэ, ариун цэцэг, хулан Робинсон гэсэн давт Amazon-ийн бүрэлдэхүүнд байгаа. Хулан дамжуул. За яг л үндсэн явдаг хувилбараа эхлүүлээд явлаа да. Amazon-ийн
Хамгаалтын шилжилт харин тун сайн болсон. Аримцэг дайрж ороо задлсан Робинсон 3-аас байдгүй. Өмнөд төлөө тэмцэл. За бус талбайд гарцаа авахгүй илүү уг нь Amazon Swan болор цэцэг хоолын зай шидэлтэн амжилттай. Найдвартай. Шийдвэл шийдэн, дамжуулвал дамжуулна. Будагтаа талбайд ч тэмцэн, шахвал шахна гэд. Тийм. Одоо гол нь Итүгнээс Индра за Индрагийн дундад зай шидэлт амжилт болсон. Итүгнээс одоо хамгийн гол асуудал нь ерөөсөө оноогоор хоцорч болохгүй тийм. Тэглгүй яах вэ? Оноо тэргүүл нэг алчих юм бол Amazon-сыг гүйцэж нөхөн гэдэг бол энэ үйлрэлтэй ойлгох боломжгүй мэтлээ. Тэгээд сэтгэл зүйн илүү давуу талаа авчихад Amazon-ийн тэр чигтээ яваад өгдөг шүү дээ. Аримцэг 3-аас 6 онооны зөрүүтэй болгоод ирсэн. Хамгийн өндөр нуруулаг тамирчид нь баг төвийн тоглогчид нь ингээд шидээд идэг учраас Amazon-ийн довтлогыг хамгаалахын эцгүй болоод байгаа л да. Индра задлсан цаас чимэг 145-аас шидэлт оновчгүй. Учаандуу тэмцэлтэй байж шүү. Солгоод алдсан байдгүй. Ахаад нэг боломжийг өөрөө үүсгэж чадлаа. Робинсны хажуугаас ингэж 2 довтлооны самбар үүсгэхийг харахад бас сонирхолтой байна. Алдаа боллоо. Хулангийн алдаа. Түлхсэн гэж үзлээ довтлож явах үед нь. Тэгээ хоёрчлоо шидэлтийг Учаандууг үүсгэхээр болсон. За энд бол бүгд нь яг л дамжуулчиг бүр гоё ирсэн шүү дээ гарт нь. За хулангийн сая тэр гар нь ташаа хавцаан явж таарсан тэгээ шүүгч үлээч чих шиг боллоо да алдааг. Өөрөө бол итгэж ядаалах шиг харагдлаа. За ихний дөрвөл наанамжтай. Царайны хөөрлөөс нь алдчихгүй гэж хардлаа. Намжтай болж байна. Хоёр дахь шидэлт найдвартай байна. Шууд амжилтын гол ивент тэтгэж Coca-Cola ундаага угаа шинэ жилийн өслийн жагсаалтаа iCoke аппликейшн биелэх боломжтой. Робинсон за дамжуулалт даруун цэцэг дээр ирсэн болорд нь буцаага доор шалдаж өгсөн бөмбөг шилдсээр хулан 3 оноо шидэлтэн амжилттай. За яалтчгүй л нэг багийн систем нь бүр нэг төгс хэрэгжиж байгаа баг л та. За бүх зүйл ойлгомжтой байна шүү дээ. Давталгаа хэрхэн үргэлж. Дээрээс нь хулан давталгоос имээдгүй нь хамгийн том давуу тал. За өнгөрсөн тоглолтын эхний хэсэг бол яг л юм дур зургтай байсан. Оноо ойролцоо байсан. За харин 2 дугаар үеийн дунд хэсгээс л онооны зураг үүсэж эхэлсэндээ одоо тэр дур зураг давтагдах үйл гэж бодогдож байна да. Болор цэцгийн 2 драасан шидэлт амжилттай бас энэ үед итүүгэн эрвсүүдээс 3 шидлийг зарах тунгаа. Засварлаа захиалагдсан. Шууд амжилтын гол ивент тэтгэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Шууд амжилтын гол ивент тэтгэгч хамтдаа түрүүлж алах нь Unitel. Монголын Саксан тамирчид Зөвхөн KFC-гээс. Тэгвэл энэ тоглолтод үүссэн хамгийн хол зөрүү. Хулангийн 3 онооны шидэлт араас нь болор цэцгийн холын шидэлт. Энэ зөрүүг үүсгэж чадлаа. Итүүгийн эрвсүүд харин одоо ямар хариу цогцолтыг барих вэ гэдэг дээр асуудал яригдах болно. 2 дугаар үе талаа сайтрээд явж байна. Индра. За чимэд толгорын гарт бөмбөг байгаа. Буцаагаад гар дээрээс Индра бөмбөгийг аваад их гой дамжуулалт байсан уу гэсэн. За оновчийн хувьд өндөр болчлоо. Тэгвэл дамжуулалтын санаачлаг гоё юм байна. Тэр ба гарт ирсэн бол саран туяа шидэхэд эргэлзэхгүй л яг бэлэн зогсчихлоо доо. Арай дээгүр юм байна. Амазонсын хамгаалчсаа будтай талбайдаа анхаарад хүндсэн байлаа. Сандерс одоо хүртэл орж ирэхгүй байна. Тэгээд Учаандуу ч гэсэн тийм муугүй байгаа. Боломжийн тоглолтыг үзэж байгаа. Хулан 3-аас шидэлтэн оновчтой боллоо. Amazon-ийн нүүлгээд эхэллээ. За онооны зөрүү 2 оронтой тоонд хүрсэн байгаа 13. Эхний хагас дуусахаас өмнө тэгээд одоо бүр олон онооны зөрүүг үүсгээд сэтгэл зүйн давуу талыг бүр өсөн олж авах боломжтой болоод ирсэн бол итүүгийн эрсүүдээс туршлагатай долго чимэд долгоор 2 оноо авлаа.
Робинсон. Дахиад хулан. За энүүдэд дамжуулт болор цэг дээр ирсэн Робинсон олон зай шидэлт амжилттай болсон. За ерөөсө завсралга аваад эсрэг багийн тоглолтын хэмнэлийг унгаж чадсангүй дээ ерөөсүүдээс. Маш хэцүү байна. Яг энэ байдлаар харах юм бол одоо энэ дээр Амазонсын талбай дээр байгаа тоглогчдоос болор эрдэнэ л 3-аас шидэж оруулах байх шүү дээ. Шидэх орлогч гүйцэтгэх байна. Бүгд шиддгийн давуу тал, бүгд давтлан, бүгд хамгаалтанд тэмцэн, бүгд дамжуулна. Амазонсынхан ийм л байна. Засчмыг торгуулийн 2 шидэлтийг гүйцэтгэхэр болсон. За Улаанбаатар Амазонсугаас солилцоо орж ирсэн. За ингээд эдний оруулж ирж байгаа. Шигшээ хогийн нэг төвийн тамирчид суугаад дахиад шигшээ хогийн төвийн тамирчид сэлгээний саналаас босч ирж штэ. Би бол баг ингэж хэлмээр байна. Энэ улирлын MVP орж ирж байна л та. Ер нь бас хамгийн өндөр магадлалтай юм шүү дээ. Сая бол тэр холбооны цом дээр бол MVP авсан тийм үү? Тэгэд улирлын тоглолтын дээр ариун цэг хулан 2 тэр олон тоглолт сар өнжөөд байхгүй байсан. Кайличон, Амари Робинсон ч байхгүй байлаа. Гэтэл хэн байсан бэ гэвэл болор эрдэнэ л тухайн үед тэр яг л хийдгээ хийгээд бүр ч илүү сайжраад байгаа. Одоо MVP-гээ тэгээ 2 дугаар хаст оруулж ирж байна. 2 дугаар үеийн төгсгөл рүү MVP статтай байгаа тамирч наа тий. Ер нь зүгээр энэ улирлын MVP болоход баг болцсон дөө гэж би баг таамаглаж байна. Засчмыг за болор эрдний эсрэг өндөр хамгаалагчийн эсрэг их хэцүү байлаас товтлсон довтлогоо аалсан болор цэцэг самраас аваад урагшаа довтлогоо ихлүүлсэн болор эрдний Индратай контактлсан довтлогоо амжилттай. За тэгээ итүүгийн эрвсүүд багийнхан ахаад ярилцаж завсарлагаанаар шийдэлд хүрэхээс аргагүй болсон хэсэг хугацааны дараа иргэд болцъя. Шууд дамжуулалтын Platinum ивент тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа эдгэл түнш. Технологийн бараг цогцоорно. IT Store. Шууд дамжуулалтын Platinum ивент тэтгэгч Дасанда Буухан M банк. Балыг онгоц хүртсэн үү? Та хадгаламжтай юу? Хамтдаа балыг аялах болон бусад бэлгийг хожих 50 гэр бүлийн нэг болоорой. Хугацаатай хадгаламжийн 100,000 төгрөгийн орлого тутамд суулаатай. Хадгаламжтай гэр бүл аялдаг. M банк. За этүүгээрсүүд солилцооны дараачаас талбай дээр Сандерсыг оруулж ирж байна. 5 минут 28 секундээс хойш 14-3 гэсэн зүрэ гарсан байна. Индра шидэлтэй алдсан. 15 онооны зөрүүтэй тоглолт өгүүлж байгаа. Хулан доошоо өгөх гээд бөмбөг гарт нэвтэхэн баригдаж өгсөнгүй. Голд болор эрдэнэ аваа задлсан. Хулан 3-аас шидэлт ойгоод Робинсон 2 дахь боломжийг үүсгэж чадлаа. 3 дахь боломж шалдаа боллоо. Дийлдэггүй те. Тэгээд үзэгчд манаас анзаарсан бол сүүл дээр 12-29 холбооны цомын тэмцээнд ариун цэцэн 31 он 14 самбар үлдээ авсан байсан. Тэгээ огт амьсгаа байхгүй. Ятраагүй юм шиг. Бэлтгэлжилт бол харцаахгүй өндөр түвшинд байгаа. Одоо тэгээд тоглоогүй юм шиг гэх юм уу? Тий, одоо эрх хавраас 3-3 гэсэн мөмгийн одоо олимпик цикл эхэлж байгаа. За 3-3-ын олимпик цикл бол ерөөсөө яг тухайн олимпик наадмаас 2 жилийн өмнө эхэлдэг. Тэгээ олимпик наадамд хэрхэн оролцох вэ гэх юм бол за эхний хэдэн багууд бол чансааны оноогоор аавна. За дараачийн багууд олимпийн эрх болох тэмцээнээс эрхээ авдаг. Тийм учраас одоо энэ хулан ариун цэцэг гэсэн тамирчдын ачаалал бүр л илүү нэмэгдэж эхэлж байгаа болов. Гэтэ бэлтгэл сургууль сайн байх тусмал улмал хүчтэй явхаатаа харагдаж байгаа хүмүүс мөн үү гэвэл бас мөн.
Тэгээ хамгийн би зүгээр сая ингэж яриа эхлүүлсэн шалтгаан юу гэх юм бол сэлгээний санал сая сууж захт нь харж ариунцаг. Ерөөсөө амьсгайцсан шинжгүй тоглолтын талбайд гараагүй юм шиг л харагдлаа. Гэсэн хэдий ч одоо түрүүн бүхний хийж байгаа суулаа шүү дээ. За Кейли Чон талбай дээр ороод ирж гисэн байна. Хулан Болорцэг доор болоротын бөмбөгийг авсан ахаад болорцэг гар дээрээс аваад за зүүндээ хөдөлгөөн дээр зүрөөд орцсон довтлохын амжилттай. Этүүгээр өсүүдээ хамгаалт шүүрэн шанаг болоод эхэллээ. Ерөөс уучраа болох ойлчлоо. Нөгөө талд бол харин Улаанбаатар Амазонс бас хүснэн нь яаж орж оноог авч дамжуулт гаргаж нөгөө нэг нэгэндээ боломж үүсгэж байна. Индра гурваас өнөөдөр оруулааг байгаа. Дахиад шилдүүд нэр нь хүчтэй гарсаар байна. Болорын даваа хүүгийн өдөөс баруун эргээ шидчихдэг дээ. За одоо энэ удаа бүр зүүн тал руугаа яваад илүү хичнээн. Өөр юу ярих вэ? Анхныхын оноо энэ тоглолтод авч байгаа. Анхныхын довтлооч байсан баг. Гэхдээ энэ оноо хэд дээр очиод тоглолтын төгсгөл дуусахыг бол таашгүй. Тэгээ 20 дугаар үеийн нэг за 7-оос 6 минутанд оноо зөрүүг дөнгөж 10 оноо босоод авч ирсэн шүү дээ. Одоо бол хэдийн ингээ 21 оноо зөрүүтэй болчихлоо. 18-14 гээд тоглолт эхлээд явж исэн. 11 оноо итүүгээр өсөд аваад нөгөө л 36 оноо ажиллаж. Кейли Чон заслан ашигласан. Заслан дээр хойно үлдлээ. Болорцгийн гарт өгсөн. Довтлогоо 7 секунд, 5 секунд. За энэ ч одоо хангалттай хугацаа байгаагаас ялгаагүй дээ Амазонст. Кейли Чон татаад шийдсэн. Шийдэлтэн дээр нь харин хамгаалт ёстой сайн болоод дуусглаа. Да хурдан довтлоонд гаргасан. Чимэд долгоор цацалтаа алдчихлаа. Зөрөө Амазонс багаас довтлоонд орсон Кейли Чон. За хангалттай зай байсан. Нэг өгөөд буцаж өөрөө завчин дээр аваад суул шидсэн 3 шидэлтэн нугаагаад гарсан ч 2 дахь боломж үүсээд будагтал байгаас оноо олж хөвлөө. За хэдий тоглолт дуусах болоогүй цаана 20 минут байгаа ч гэсэн сэтгэл зүйн байдал ийм байх юм бол итгэж ирвчүүд хэцүү шүү дээ. Тийм. Одоо энэ 15 минутын хугацаагаар бүхнийг л өөрчилж, шинжилж, засаж залруулж гарч ирэхгүй бол нөхцөл байдал тоглолтын 2 дугаар энэ цувралын 2 дахь тоглолт бол маш эрт шийдэгдэх гэж байна. Яа сасчимгийн хөргсөн довтлоо гоё байлаа. 31-52. За маш уртаа нэг довтлогооч хугацаа байгаа хулан хангалттай зай үүссэн холын зай шидэлтэй алдлаа. Ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолтын эхний агаас өндөрлөлөө 15 минут завсарлаад эргээд уулзъя. Шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Дасанда Буухан Эм банк. Баалыг онгоц хурцсан уу? Та хадгаламжтай юу? Хамтдаа баалыг аялах болон бусад бэлгийг хожих 50 гэр бүлийн нэг болоорой. Хугацаатай хадгаламжийн 100,000 төгрөгийн орлого тутам суулаатай. Хадгаламжтай гэр бүл аялдаг. Эм банк. Шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Тино таны супер ап. Гадаадд аялаж явхад хил нэвтрэлцэхгүй, за үнэн нь ойлгомжгүй. За бүр хөдлөнтэй такситай таарч явсан биз дээ. Харин нэг л аппликейшнаар хаач аялаж байсан таксигаа дуудаж болдог бол хичнээн амар гэж. Тэгвэл Монгол хэрэглэгч нартаа зориулсан Тино супер аппликейшн дэлхийн хэмжээний такси үйлчилгээг нэвтрүүллээ. Тино аппликейшнаараа дэлхийн 57 орнд таксигаа дуудаж Монгол төгрөгөөрөө төлбөр тооцоогоо хийх боломжтой боллоо. Та Тино аппликейшнтайгаа байхад таны аялал илүү амар, илүү ихтгэл төгс найдвартай байх болно. Аялдаа гарахаас өмнө Тино супер аппликейшнаа татаарай. Тино таны супер аппликейшн. Шууд дамжуулалтын гол ивент тэтгэгч Саксан өмгийн спортыг дэмжигч Coca-Cola.
KFC-с утас аваад жилийн турш сар бүр 5-аас 50 ГБ дата бэлгэнд аваарай. Шууд амжилтын гол ивент тэтгэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. KFC онлайн захиалга. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа итгэл түнш. Технологийн бараг цогцоорн IT Store. Ариун урцтай гэрэлтэж шарсан чибата сэндвич, амтд шарсан пицца, эслэгэн чүмхтэй моцарелла стейк, амтсан будаатай кимчи пап, өссөн бүхэн багтаасан хүслийн багц худалдан гарлаа. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа итгэл түнш. Технологийн бараг цогцоорн IT Store. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч Дасанда Буухан М банк. Малад үлдсэн хэцүү. KFC. За өөрөө ичгээ итгэж ядаалаа шиг харагдаж байна. Маргаан байхгүй мэнэ. Шууд амжилтын гол ивент итгэж Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. KFC. За 3 дугаар үедэр л Ерөвсүүдийн тоглолт сэргэх хэрэгтэй дээ. 19 онооны зураг гэдэг үс тийм бага тоо бол биш. 21 онооны зураг.
За давталгаа амжилтгүй болсон Саран туяа 20 дахь боломжийг үүсгэж Чимэд Олгор. Заслан дээр ариун цэцэг түүний хамгаалаад үлдсэн хэцүү байдлаас давтлаад алдлаа. За Чимэд Олгор бас яг нэгээс нэг тоглоод давталчих хэцүү байна. Тийм амар байхгүй байна. Робинсон. За болрод нь буцаага Дамар Робинсон доор ирсэн дамжуул бөмбөний шилжилт гоё чууллаа. Тэгээд ариун амархан тоглож байна. Тий. Ерөөсө холбоорын дагаа ариун цэцэг сая доор намхныг нь аваад үлдчихлээ. Мисмаш дээр тоглосон. Яг ингээд аваад үзэх юм бол саяны зүгээр товтлогоон дээр харвал нурууны илүү бие хүчгээд авч үзэл баг бүх байрал дээр мисмач үсээд шүү дээ. Эндра. За давталгын скуд уучгаа Амар Робинсгийн эсрэг баруунда яваад их хэцүү байдлаас давталсан шүүл дугарлаа. За сая гар буугаад нүүрлэн зөгцсөн байж магадгүй хаа. Удаа шилсэн байдлаас хамтдаа бүгд харах болно. Шууд амжилтын платинум ивент гэж тассандаа бухан М-банк. Тэр баруун тохоо яг давталгаа гараас нь гарцны араас нүрэн дээр нь буудсан юм байна. За Сандерсын байдлаар 2 дугаар хагас дээр гарч ирэх хэсэг нь бас эргэлзээтэй болчлоо. Эхний үед хөл хийвгүй болоо суулсан. За энэхүү тоглолтын дараагаар 18 цаг 10 минутанд маш гоё тоглолт бидний хүлээж байгаа. Лигийн үснэгтийг тэргүүлэгч 10 дараалж хожоод маш онцгой амжилтыг үзүүлсэн байгаа. Хасын хөлгүүд тэдний өрсөлдөгч нь бас л сүүлийн тоглолтууд дээрээ маш чанартай байж байрлаа ахиулаа 6-аар ороод ирсэн байгаа л үү. Ховд чанхруудын эсрэг тоглолно. Сүүлийн тоглолт үснэгтийн 3 бичигдэж байгаа SG Apes тэдний өрсөлдөгч нь бол Захун Brothers тоглоно. Болорт зэг. За дамжуулт хулан дээр ирсэн давуулж гисэн Робинсон хүчээдэг үсрэг бөмбөгөө алдчихлаа. Энэ раушаа давталгаа эхлүүлж байна. Цас чимэг. За буцааш гар дээрээс Индра авсан цацалтаа алдлаа. Яг одоо хоёулын хан чихэн дээр сонсогдож байгаа энэ ордны чимээ үзэгчдэд хэр сонсож байгаа сайн мэдэхгүй байна. Хэрвээ бидэнтэй ижил сонсож байгаа бол Улаанбаатар Амазонсын тоглогчдын хоорондын энэ ойлголцол, яриа, хамгаалтан дээр нэгээ яаж удирдах, хилж чиглүүлж, дасгалжуулагчийн зөвлөгөө гэдэг бүх зүйл Амазонс илүү байна. Хамгийн сайн ярилцаж тоглож байгаа нь Амазонс биш үү дээ. Харин нөгөө талаас бол одоо итүгийн иргэсүүдийн ярьж байгаа сонсогдохгүй байгаа тийм. Саран туяа задлсан суувсул цас чимэг 3-аас шилдэлтэй алдчихлаа. Улангийн самбар. Улан урагшаа өгсөн дамжуулалт ариун цэцэг дээр эзэн дээрсэн давталгаа амжилттай. За онооны зур улам холцоор 26 дүрлээ. Яаж давтлах учраа нэг л олдгүй дээ. За сүүлд бол яг цас чимэг 3-аас сул шидэж чадсан. Дахиад бөмбөрөө ухс хийсэн Чимэд Олгор дамжуулалт арай хөл рүү нэрчлээ, таслагдлаа. Ариун цэцэг. Хулан Чимэд Олгор буцаагаад бөмбөгийн цохиод тасалсан шүү. Хурдан давталгаан цас чимэг дээр алдаа гаргалаа. Ариун цэцэг алдаа гаргая гэж хийлээ дээ. Өөрчлөлөө шидэлтийг цас чимэг гүйцэтгэн. Шууд амжилтын платинум ивент итгэж таны дижитал аяллаа ихтгэлт түнш IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүд IT Store-оос аваарай. Сандерсыг оруулж ирж байгаа юм байна. За нөгөө талд бол ариун цэцэг суулсан. Болор эдэн орж ирлээ. Цас чимгийн сургуулийн 2 шийдэлт эхнийх нь гараас нүчтэй гарлаа. Хийдэг зүйлсээ хийж чадахгүй бол байна да өнөөдрийн байдлаар цас чимэг. Ордох шидэлт амжилттай. За болор цэцэг дамжуулалт Робинсон дээр ирсэн. Буцаагаад болор цэцэг. За дамжуулалт орон зай үүссэнгүү итүгний хамгаалт энэ удаа их сайн болсон хулан гэхдээ баруунда хурдаараа илүүрхэд гарчлаа.
Дээрээс нь хүчтэй ч байлаа. Тий. Бөмбөгийн угаал нэг яалч нэг холонгийн хамгийн том зэгтэй алхамтаа маш хол хийдэг. Хөлийн тавил томтой. Уурчмын тоглогч шахав шүү дээ холончтой. Дамжуулт гоё засчимгийн хоёр нөө. Сүмглээд хулаан метр 80-аас дээш сантиметр өндөртэй. Нэгтэй лигт бол нуруу бас тийм дандаа бол арахгүй шүү дээ. За доор байрлалын давуу дамжуулт арай өвчтэй хэлцээ. Гарт наатгуулж өгч чадсан бол төгсөхэд ер нь асуудалгүй л харагдаж байлаа. 25 оны зөрүүтэй байх үед завсарлага солилцоо игээд Кайли Чон орж ирлээ. Зүрийн Кайли Чон, Робинсон хоёр Монголын лигт хамгийн амар тоглож байгаа хоёр тоглогч харагдаад байгаа шүү. Тийм айхтар өндөр ачаал авах шаардлага байхгүй те айлаа. Тэгээ хуйлаачсан ялцчгүй Америк нэгдсэн улсын NCAA өндөр түвшинд тоглож байсан хоёр тамирчин. Тэгээд нэг систем нь бүр нэг цогц суудсан баг дээр уусгаж гисэн хэцүү байгаагүй бах. Асуудал огт байхгүй гэж хэлж болох уу баг тэгээд. Яг уу Гарсиа дасгалжуулагч, ундрах дасгалжуулагч гэдэг арын албаныхны хийж байгаа зүйл их байгааг бол ойлгож ин гэхдээ одоо энэ тоглогчид бас өөрсдөө үнэхээр цагсан өмгийг маш сайн ойлгодог, мэдэрдэг тийм хүмүүс байж ижил ингэж хэлбэр байгаа болов. 25 оны зөрүү. Сандрас зүүндээ яваад орсон хэцүү байдлаас холонгийн эсрэг яваад орсон давталхан амжилттай нэмэлт шийдэлт гүйцэтгэхэр боллоо. За холонгийн хувийн алдаа 3 болж байгаа юм байна. Сандрсын дэмчийн тусалцаа авч байгаа юм болоо да. За тэр өвдөг хэсэг дээр бас шалбарсан байгаа харагдаж байна. Эндрагийн эхний чөлөө шидэлт амжилттай. Тэгээ манай үзэгчид бас гайхаж иж магадгүй. Сандрсын одоо нэг өвдөгний шалбархай ч юм уу иймэрхүү зүйлэр өн тамирчдын биенээс ямар нэгэн тохиолдолд шалбархай үүсэх цус гарсан тохиолдолд цусыг одоо заавал тогтоож ийштэй цэвэрлж иж талбайд байх журамтай. Тэгээд энэ яг зөвхөн ариун цэвэр талаасаа биш. Энэ бол тамирчдын эрүүл мэндийг хамгаалах одоо олон шалтгаан байна шүү. Тий. Цусаар дамжиж ямар нэгэн одоо өвчнөд халдварлан дамжин. Энэ мэд зүйлсийг зогсоохын тулд маш урттай нэмчийн тусалцааг авдаг. За энэ зүг сонирхолтой юм болоо. Хоёр тоглогч хоорондоо нэг хэрэг араа энийг л дууслаа да. Сарантия. Хиндра харин өнөөдрөөс хэцэнгөө нэр багтаа байх чинь вэ? Алдаа шүүл дуурсан. За Амазосын алдаа харин дээшээ гарцсан байгаа шүү. 4-өөс дээш болчлоо. Инэрл рүү өгч ийсэн. Инэрл самбра бөмбөгийг авах үед алдаа гарчээ. Эхний шидэлтээ алдсан. За өнөөдөр ерөвсөөдөөс бас чөлөө шидэлтийн оновч төдийлөл сайн байж чаддаггүй. Хоёр торгол хоёулаа оновч боллоо. Amazons Кайли Чон болор эрдэн нэргээ давталгаан оновч боллоо. За энэрл ойрын зайд их хүчтэй дамжуулалт өгсөн. Тэгээд Индра хүлээж авч чадсангүй улмаар бөмбөг алдагдчихлаа. Улаан. За саран чимгийн эсрэг дундын зай шидэлт хүчтэй гарсан чимд болохоор энэ удаа самбраа авлаа. Ерөөсүүдээс чимд болохоор холонгийн эсрэг нэг эсрэгний тоглоно гэдгээс амаргүй л дээ. Доошоо энэрэлт их гой дамжуулалтыг атгуулсан боловч товтлогоо галтлаа. Одоогийн байдлаар Amazons багаас 4 тоглогч 10-аас дээш аваад байгаа юм байна. Ариун цэцэг 15, улаан 13, Робис 13, болор цэцэг 11 оноотой. За энэ товтноос нь товтлогоо алдлаа. Гэхдээ
хожигнуулсан Индрагийн гарт бөмбөг ирлээ. Нөгөө талд бол харин Чимэд болгор 9 оноотой, Индра 7 оноотой, Чэндүү 10 самбар авчихсан тоглолтыг үргэлжлүүлж байгаа байна. За Чимэг 10, 11 оноотой хөрөнгө тоглогчдыг тэргүүлж байна. 13 тоноогоо авлаа. Чон. Дамжуулт болроод дахиад Кейли Чон зай байсан ч шийдсэнгүү. Баруунда хөдлөөд өөрөө дундаа шийдсэн Кейли Чоны шийдэл дамжуултаа маш гоо шийдэлт байлаа. Шийдлийн техник өөртөө зай үсгээ шийдэж байгаа нэг. Маш өөр төвчний тоглолтыг үзүүлдэгээ тооны хувьд. За ингээд солилцоос захиас дээрээс нь 3 дугаар үеийн 4 минутаас дотгошоо болоод завсралгын цаг болж явах хэрэгтэй. Догон ТV тайм аут хугацаа болцсон байна да. За тоглолт үргэлжлэх юм бах та. Шууд үргэлжлүүлж байгаа юм байна. Сандрас Завцаад өөрөө бөмбөгийг авсан явах газаргүй болчлоо. Сандрас бөмбөгөө байрсан Чимэд болгоор дундын зай шийдэлт амжилтгүй болсон бөмбөний төлөө тэмцэл 2 дахь боломж үүссэн. Энрэл за бөмбөг дээр нугаад Индра төгсөн Индра эргээд дундын зай шийдэлт амжилтгүй болсон. Булангийн хатгсан бөмбөг Чон дээр ирж байна. 3 дугаар сүүлийн 2 минут 35 секунд явцаар бид орж байна. Кейли Чон хойно боловцэг байсан. Урднаас нь баруун 45-аас шидлээ. Шидэлт гараас дайлаа гарсан хадгсан бөмбөг Индрагийн гарт ирдсэн. Хоёр багийн тоглолт ер нь их хурдан хэмнэлтэй бужигнсан тоглолт болоод хувирчлаа шүү. Яг ийм тоглолт хинт хэрэгтэй вэ гэвэл олооноор тэргүүлж байгаа Amazon ашигтай хэрэгтэй байгаад байна. Сандерс дайраад явсан. За давталгаагаа алдчихлаа байдгүй дээ. Amazon-с бөглөнэ. За энэ үзэгчтэй сурчлагын засварлахын цаг болж байна. Чүмхтэй. Завсралгын хугацаа дууслаа 25 оны зөрүүтэй Amazon-с ахиад онооны зөрүүг холдуулах боломжтой энд байна. Болорцыг суларцсан 3-аас шийдсэн 145 дээр 100 авчнаас шийдэд. Шийдэлтэй оновчтой болгож 28 оноо болголоо 3 дугаар үеийн сүүлийн 2 минут. За энэ тоглолтын 14 дахь оноо авч байна. Одоо болорцгийн холын цаа шийдэлтэй оновч ус өнөөдөр маш өндөр өвтэй байна шүү. Тэгээд тийм хэцүү байлаас товтолж байгаа зүйл бол ерөөсөөр харагдахгүй. Яг л найдвартай сулраа шийдэх боломж үүсгэл юм бол шийдэж чинь. Бусдаараа бол багийнхандаа дамжуулалт гаргаж өгөөд. Оновчтой дамжуулалтын тоо ч Amazon-с багаараа хавь илүү байна үзэлдэгчдөөсөө. Чимэд болгоор давталгаагаа алдсан Инрэл саран чимгээр хоорондоо бөмбөний төлөө тэмцээ дундаас алдчихлаа. Кейли Чон 3-аас за шилт нугаагаа гаргаад ирсэн. Сандерс Чоны эсрэг. За баруунда дайрхаж үтсэн хоёр хамгаалагч тосоо зогсоочлоо. Саран чимэг давталгаа төсөх шаардлагатай да маш хэцүү байдлаас цас чимгийн давталгаа амжилтгүй болсон. Улан болорцэг Кейли Чон сувсул 50 шидлээ улмаар завсарлага захиаллаа. Онооны зөрүү 31 үзэгчтэй ингэж баярлахаас яг завсарлагын дараа гаргаад болцъя. Шууд дамжуулалтын гол дэвлэгч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Шууд дамжуулалтын платинум эвентгэгч Дасанда Бухан М-банк. Шууд дамжуулалтын платинум эвентгэгч Тино таны супер ап.
Toyotaгийн албан ёсны дилер Top Motors. Технологийн бараг цогцорно IT Store. Завсралын хугацаа дууссан 3 дугаар үеийн сүүлийн 40 секунд байгаа. 31 онооны зүрхтэй Индра. Өндөр хамгалагчийн эсрэг давталгын секунд дуусч байгаа. Цас чимэг дундын зашилтанд нуугаад гарлаа. Саниг л ордгүй дэ давталгаанууд нь болж өгөхгүй байсаар чимэд олгоор ихний контактн дээр зогсоод чадсан хулан Кейли Чонгурвас гараас нь маш гоё гарах юм аа. Хэдэн минут тоглож байгаа бол доо өнөөдөр тэгээд авж байгаа онооч талилаа 10-аас дээш буюу 11 оноонд хүрчлээ. Цөөхөн давталгаагаар чанартай байна. 34 оны зөрөөс 3 секунд 3 дугаар үед 2 секунд Сандерс давталсан давталгаагаа алдчихлаа. Улмаар 3 дугаар үед өндөрлж байна зүгштэй. 2 минут завсарлаа шийдвэрлэх 4 дугаар үеийн тоглолт эхэлнэ. Land Cruiser 300 Hybrid загвар Toyota Top Motors тун удахгүй. Спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Технологийн бараг фичер Иргэн тавтай морил шууд амжилтын Platinum ивент тэтгэж таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone та компьютер, принтер, ухаалаг төхөөрөмжүүд IT Store-оос аваарай. Мөн шууд амжилтын Gold ивент тэтгэгч Coca-Cola, спорт, сагсамгийн спортыг дэмжигч Coca-Cola эдэлж байна. За яг одоо үзэгч та бүхэн дэлгэцийн зүүн доод буланд М-банкны сурталчилгаа харагдж байна. Шинээр М-банкны харилцагч болсон хүмбэр 2 удаа хүр дэргүүлж iPhone 17 Pro, Samsung телевизэр гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой. Үзэгч та бүхэн М-банкны аппликейшн утсан дээрээ татаад угталтын бэлгээ авах боломжтой. Эндра зашидлах гүйцэтгсэн хаалтанд орчлоо. Болорцгийн дамжуулалт Чуан бөмбөг шилцээр болор өднө. За доошоо өгсөн дамжуулалт хамгаалагч бөмбөгөөс хадгалсан. Чуан. За давуулж өгсөн дамжуулалт бөмбөг шилцээр холын зашидлтыг гүйцэтгсэн Келли Чуан ээлж 3 оноо шилдэлтэй зэрэг тунгааж чадсан. Тэгээд Амазосын дамжуулалт юу нэ байгаа байдал царайны хөврлийг харахад их л лааж жаргалтай згсэн мөнгө тоглож байгаа шиг байна да. Сандерс. За баруун таваад орсон давталгаан дээр нь алдаа гарлаа. 2 жилийн шидэлтийг гүйцэтгэхээр болж байна. За Жанай Сандрас өнөөдөр 8-аас 2 25% давталгаатай байна. За чөлөө шидэлтэг бол нэг ч гүйцэтгээгүй байна. Эхний чөлөө шидэлттэй шидэхэд бэлэн болжээ. Эхний шидэлтээ алдсан. Өнөөдөр итүүгэн эрвсүүд багаараа чөлөө шидэлтийг 13-аас 6. За нэг 50% орчим хувийг гүйцэтгэлтэй байна да. За тэгээд хоёр дахь торгуулаа алдлаа. Онооны зүрх бүр улам л холдоод байдаг. Кейли Чон улам гэлцаад байдаг. Болридын дундаас хамгаалагч юм шиг шидэж байна да. 39 онооны зүрх оноог нь ер нь нуглах маягтай болоод ирлээ.
За ерөнхийдөө энэ тоглолт гараас гарчлаа. Нэг үеийн дотор 39 оноо бариад хожих боломж бол юм. За Элж сагсан бөмбөгт хэцүү, дээрээс нь Амазонсын сагсан бөмбөгт бол баг боломжгүй. Тэгэхээр одоо дараагийн тоглолтууд дээр яах хэрэгтэй вэ гэдэг асуудал яригдж эхлэх байх. Яагаад гэвэл улирал дуусах тэр чигтээ одоо плей-офф өндөрлөх болоогүй байна. 2 тэг болж байгаа ч гэсэн эргэн ирж болохгүй гэсэн үг биш шүү дээ. За урт насан дамжуулалтаа алдсан Индра аврагшаа Сарантуя буцаад голоор гүйсэн цасчмын довтлогоо амжилттай. За онооны зөрөг багаар ойртуулаа 34 боллоо. Чон болор эрдэн шилдэн дуудсан самбар төсөрхөн байсан. За тэнд доглоо явчихсан шүү. Хөлөө юу гişгэ буучгүй яав болор эрдэн. Хай задлсан бөмбөгийг хүлээж авч чадсан бай. За маргааш эмэгтэй лигийн хувьд бол 18 цаг 10 минутаас 10-т Pirates-ийн тоглолт бид хүлээж байгаа. Энэ бол маш сонирхолтой тоглолт болно гэж найдаж байна. Гэхдээ эхний тоглолтод бол Pirates олооногоос төгөөлөн хожиж чадсан. Эхлээд 15 цаг 40 минутаас Mongolians Bodness-ийн тоглолт байгаа. Араас нь тэгээд эмэгтэй плей-оффын тоглолт 20-40-оос Miners Knights-ийн тоглолт бид хүлээж байгаа бол Түрүү Баасан гарагтлыг тоглолт байхгүй. Бием гарагт энэ хоёр багийн цовруулын 3 дахь тоглолтыг шууд хүрэх болно. Яваларцгийн давталгаан дээр шүгэл дуурсан даваа хүү алдаа гаргач юу? Болорцгийн эхний шидэлд амжилттай. Хоёр дахь шидэлдээ алдсан. Минутын хугацаа. Сандер сувилбэр дуудлаа. Индрагийн гарт татгуулсан. Давхар заслаа гэсэн заслаан дээр ирж ийсэн тоглогчийг мөргчлөө. Болор үлний алдсан заслаа тавьж ийсэн тамирчин дээр шууд контактлаад алдаа гаргалаа. Болорцэг за дамжуултууд шилжсээр болорцэг дээр өөр дээр нэрсэн болор эрдэн хоолын зай шидэлтэй адж байна. Бөмбөгийн төлөө тэмцэл давтагчоос гарчээ. За чимэд долгарыг оруулж ирж байна. Даваа хүү сэлгээний сандал руу суулаа. Чэндо орж ирлээ. Бөмбөгийг Индра тоглолтод оруулаа буцаагаад Сарантуягаас авсан. Индра 3-аас шилэлт нордгүй. Өнөөдөр шилэлтүүд нь орох их л дургүй байна да. Болор эрдэн илүү алхсан. За давталгааны алдаа гэж бодож байгаа юм байна. Тохоос алдсан байж магадгүй сая. Ховийн хоёр дахь алдаа болсон хамтаарий. За энэ дэр тэгээд давталгааны алдааг үлээчлээ дээ. Индра. За 32 онооны зэрэг 6 минутын секунд 6 минутын хугацаанд ер нь боломжгүй мэтэл боллоо доо. Тэгэд яалтчгүй л за цувралын эхний хоёр тоглолт бол яг л нэг ижлэхэн 4-6-аар тэ тоглолтын эхлэг бол итүүгэн тун боломжийн 20 дуурайн үеийн дунд хэсгээс нэгдүгээр үеийн тэр тоглолтыг л 4 үеийн турш итүүгээр өсөлтөд чиг хадгалж чадхал юм бол өсөлтөнтэй тоглолт үзүүлэх гээд байна. Төгсгөлт бол юу ч болж болно шүү дээ. Ялангуяа Индра байгаа тийм үү? Одоо Чэндо
өөр хин байж чимэд доллар гэдэг зур чадвартай тоглогчид л байгаа. Яг 4-р энэ сүүлийн 4-5 минут руу л ойролцоо ирэх шаардлагатай байна. Гол нь хэмнэлээ алдаад байгаа. Үчээнд өхний чөлөө шийдэл амжилттай. Болор Эрдэнэ. Чон. Эрдэнэ өдөр бөмбөг ирсэн бөмбөгөө барьчлаа. Келли Чон давтгын эсгөө дуусч байгаа. Сарантуягийн эсрэг 3 гараа шидэлтийг гүйцэтгсэн шидэлт найраа өвчтэй гарч байна. Индра бөмбөнд үрсэн чимэт болохоор давталгаа эхлүүллээ. Урагшаа хурдтай орж ирсэн буцаад өөрөө шидэлтэн дээр үлдэхгүй гэсэн Сарантуяа өнөдөр шидэлттэй байгаа да. Энэ удаа шидэлттэй алдсан ч Үчээнд 2 дахь голомжийг үүсгэсэн алдаас алхачлаа. Ойрчлоо шидэлтийг Үчээнд гүйцэтгэн. Үчээнд үн тоглолтод 7 дахь хоног авсан. Ямар ч шийдэлсэн найдвартай болжээ. Болор Эрдэнэ од олон цаа шийдэлтийг гүйцэтгсэн. Эрдэнэ одын шийдлэн удаа цагааргаа онсонгүй бөмбөг идэл байдуулж чадсангүй. Яйтуг ирсүүдийнхээ одоо харин давталгаанд шилжснэ. Мэдээж одоо олооноор хажигч явж байгаа тэдний хувьд бол дараагийн тоглолтууд дээр илүү нэгт нямбаа орж ирэхийн тулд энэ тоглолтын төгсгөлийн минутуудад ч гэсэн хийх ёстой зүйлсээ илүү сайн чамбаа хийгээд турших зүйлсээ турших ийм боломж үүсэж байна. Сайн талаас нь эрэг талаас нь олж харж чадах юм бол Болор Эрдэнэ од хаад Болор Эрдэнэ мөмө шилжээд Келли Чон хөдөлгөөн маш гоё боллоо. Суллаад гаргаад өгсөн. Шийдэлт оновчгүй Болор цэгийн самбар голоор зүсээд ороод ирсэн дамжуултыг ямар гоё үт юм бэ. Гэхдээ солгоо төгсгөлөө алдсан Болор Эрдэнэ. За этүүгээр өсүүдээс өнөөдөр багийн лидер Индра 10 оноотой. Гэхдээ холын цаа шидэлтийг амжилттай болгож чадаагүй байгаа. Нэг оруулсан лээ. Ааха. Тэр нэг олон шидэлтүүд гүйцэтгсэн. За довтлооны секунд дуусч байгаа доош Үчээнд дөрөв их хэцүү харга яйцсан дамжуулалт болчлоо одоо улгаар бөмбөгөө алдсан. Индра 3-6 шидэлт нэгийг нь оруулсан. 13-аас 3 гэж 23% давтлаад чөлөө шидэлтийг 4-өөс 3 4 дамжуулалт 2 бөмбөг алд нэг таслалт гэсэн үзүүлэлттэй. Гэхдээ талбай дээр хасах 31 гэж таарах үзүүлэлттэй тоглосон байна да. За ер нь тоглолтын уур амьсгалыг харахад ч тэгээд хоёр багийн тамирчид хэдийнэ л тоглолтын үр дүнд эвлэрсэн байдалтай л харагдаж байна да. Ер нь давталгаан хамгаалтын шилжилт идэвч гэсэн үйл хэмжээгээр буурчлаа. Үчээнд за доор бөмбөн дээр ажиллуулад алдчихлаа. Шууд амжилтын гол дэвэн тэтгэгч Coca-Cola. Эрдэнэ од 3 шидэлт амжилттай. Самун шууд амжилтын платиновын тэтгэгчээр спортын дэмжтэй тэг албаас нэрлэж Top Motors дасандаа буухан М банк ажиллаж байгаа. Завсарлагыг захиалжээ. Хэмжигч. Идгэлт. Сэлгэний тоглогчдоо оруулаад ирчихсэн байгаа. Келли Чон гэхдээ бас хэдэн минутыг олох юм шиг байна. Өнөөдрийн тоглолтод гарч ирэх байсан Эрдэнэ маа Бямчав инглэн талбай орж ирсэн байна. Залуу тоглогч Эрдэнэ од байгаа. Тэгээ Келли Чон гэсэн таттай. Нөгөө талд бол харин Индра Засчмын чимэд олвол Сандерс Сарантай гэсэн тат байна. 3 секунд хамгаалтанд
За бүр талбай дээр үлдээчлээ. Эрдэнэмагийн сайн хамгаалт. Чуан зааголоор гүйж байгаа Эрдэнэт төгсөн дамжуулт бөмбөг таслуулчлаа. Сандрас Чуаны эсрэг яваад орсон давталгаа галлаа. За ямар ч контакт үүснээд Чуан ч ер нь яг нэг контактын үйлдэл эхлэх үед бэд тал авчлаа. Хамгаалтын дээр их гоё мэдрэлээ. Келли Чон цасчмгийн өдөөс зай гаргаж чадсан. Хажуу руу алхаа шийдэлт нь оновчгүй. Хоёр толд Вэмбчаа алдлаа. Эрдэнэмаа хоёр оноо авлаа. За илүүрлээ бодогт тайлбарт. За Эрвсүүдээс солилцоо оруулж ирсэн. За буян дэлгэр Батар орж ирсэн. Энэ жил рүүкэд амжиж байна. Индраас хэлхийн сууж байна. Та бүхэнд хэлсэнчлэн энэ хоёр багийн дараагийн тоглолт Бэм гарагт 11 цаг 10 минутаас хүрэх болно. Цувралын 3 дахь тоглолт. Тэгээд 4 дахь тоглолт нь Мэмэр гарагийн 15 минутаас. Тэгээд цувралд хэдэн тоглолт үзэх нь вэ гэдгийг бид нэр дараагийн тоглолтуудаас одоо харах байх. Одоогийн байдлаар бол үнэхээр ихтгэл төгс илүү тоглолтыг Амазонс үзүүлсэн хэвээр байна. Бэмжав. За дамжуулт Чуан дээр ирсэн зүүндээ Славад Келли Чуан. Эрдэнэт за Бэмжав доошо пикнер бол дээрээс гүүсэн Сандарсын хамгаалт идэвхтэй болсон. Бөмбөг дундаа. Амазонс дүнбүгэлдэж байгаа юм байна. Чуан болон за шидэлт амжилтгүй болсон. Чимд болохоор бөмбөгөнд хүрсэн ч за инхлэн давталгааны самбарыг авчлаа. Эрдэнэмаа 3-аас сайн төдөлөө олон шидэж байгааг нь хараагүй юм байна түүнийг. Сандерс 2-1 авсан. За тэгээ өнөөдрийн тоглолт маань ч гэсэн бас нэлийн цагаас эрт дуусах шинжтэй болоод ирлээ. Үзэгч та бүхэн дараагийн тоглолтыг 18 цаг 10 минутаас Тэсэн 3 сугаар 20 цаг 40 минутын тоглолтыг бичгсэн шууд хүлээн авч үзэх боломжтой. Чуан Эрдэнэт цуларсан 3 шидэлтэн амжилттай болсон энэ тоглолтод 2 дахь удаага шидэлтээ зөвлөж тунгаж чадсан. Бас л их гоё шидэлттэй тамирчин бай харагдж байна. 34 оны зөрөө. Сарантуя. За Чимд болохоор 3-аас шидэлт амжилттай. Инглэн бөмбөг Амазонс төлцсөн. Сүүлийн секунд сүүлийн давталгаа оноо ингэж хол салчаад байх төрөл одоо итүүгийн ирвсүүдийн хамгаалтын нэрт сулраагүй гэдэг бүгд л идэвхтэй тэмцэж байгаа гэдэг нь сайхан харагдж байна. За Амазонсоос ер нь бол барай дуусгахыг гэрмэлзэх болов. Чимд болохоор бөмбөг рүү ажилласан хэвээрэнүүдаа давтлагчаас бөмбөг гарч байгаа юм байна. Сандрас. За баруунда яваад орсон давталгаа амжилттай. За ингээд үзэгчтэй хоёр багийн тоглолт өндөрлөж байна. 61-ээр. За хол орнын зөрүүдэгээр Улаанбаатар Амазонс плей-оффын цуглалын 2 дахь тоглолтод Итүүгийн ерөөсүүдийг дараалан буулгаж авч байна. Ингээд хэсэг хугацааны дараа талбайн сэтгүүлч шинх номолон энэ тоглолтын онцлогтой амжилттай давхныг үзүүлнэ.
Яг одоо та бүхний Улаанбаатар Амазонс багийн тоглогч Болор Цэцэгтэй уулзуулаад байна. За өнөөдрийн тоглолт хэр болов? Хувьдаа бас 17 оноо 9 самбар 6 дамжуулалт хийлээ. Бараг давлуулах шаглаа. Юуны дөрөнд баярлаа. Тэгээд ер нь бол аль болох багтаа хэрэгтэй